Өнөөдөр сарын эхний 7 хоног бид нар хамтдаа хүндэтгэл мөрөөл өргөж байгаа шүү дээ. Тэгээ таны дэргэд байгаа өсвөрчүүд болон хүүхдүүдийнхээ төлөө гараа сунгаад эзний нэрээр залбирая. Мөнх эзэн минь таны нэрээр бид хамтдаа энэ газар цугларсан байна. Тэгээд бидэнд бэлэг болгон өгсөн хайртай хүүхдүүдэд таны нэрээр өрөөн залбирч байна эзэн. Их эзэн та үнэхээр хайртай хүүхдүүдийг минь хайрлаж, хамгаалж, бас халамжилж байдгийн төлөө танд талархъя. Их эзэн минь тэднийг минь та үнэхээр аюулгүй орчинд үнэхээр бас сайн зүйлээр та хөтлөн дагуулж байгаагийн төлөө танд талархаж байна эзэн. Тэгээд үнэхээр амийн талах чуулганд дуудагдсан хүүхэд нэг бүрээ таны нэрээр өрөөж байна. Эзэн минь та үнэхээр тэдний минь эрүүл мэнд ирээдүйн сайн сайхан бүхнийг үнэхээр та сахин хамгаалж өгөөч гэж танаасаа гуйж байна. Ирээдүйд үнэхээр танд итгэдэг, танаас имээдэг, таныг хүндэлдэг, таны хайртай хүүхдүүд болон төлөвшгөд та өрөөж өгөөрэй гэж танаасаа гуйн залбирч байна эзэн. Эзэн Есүс Христ таны гайхалтай нэгүсэл эцэг бурхан таны хайр, ариун сүнс таны өдөрдөмж, амийн далах чуулганд дуудагдсан хүүхэд нэг бүрийн дээр өдрөөс өдөрт үеэс үед үрд мөхөд хамт холтгоо хэмээн өрөөн залбирч байна. Амен. За баярлалаа хүүхдүүдээ. Хайртай шүү. Хайртай шүү. За бүгд гоё алга ташаад гаргах уу те хүүхдүүд. За тэг уршаага шахаа суугаараа манайхаа. Ийшээ орж ирээ сууч уршаага шахаа сууцгаач. За сайхан амарцгаас нь өнгөрсөн 7 хоног эзний ивэл ерөөл дүүрэн байв уу? Ямар тач амьд байгаад эзэн талархъя те. Амьдрал гэдэг бол бурхнаас өгөгдсөн ерөөл шүү дээ. Тийм үү? За хамтдаа өнөөдөр Матай номын 4-р бүлгийн яг 16 дугаар хэсгийг харъя. Матай номын 4-р бүлгийн 16 дугаар хэсэг. За би эндээс дуудаж өгье. Харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав гэсэн байдгаа. За хамтдаа залбирая үгийн төлөө. Эзэн минь танд бид залбирч байна. Биднийг та өрөөж бас өөрийн оршуу дотроо байлгаж байгаад баярлалаа. Эзэн минь үнэхээр нэм гараг бүр таны оршихуд бид ирж таныг магтаж бас таны үгэнд ятгагдаж таны үгэн дотор бас суралцаж өдрөөс өдөрт бас бидний итгэл өсөж бид таныг илүү таньж мэдэж илүү таны оршихуд бас ойртож байгаагаа төлөө тань талархаж байна. Их эзэн өнөөдөр энэ газар таны өргөөг зорж ирсэн та хүүхдүүдтэйгээ хамт байж өгөөч гэж танаасаа чин сэтгэлээсээ гуйж байна. Ариун сүнс таны өдөрдөмж бидний дотор байж, бидний гадна байж, бидний оюун бодолд байж та бидний амьдралд илүүгээр илчлэгдэж өгөөч гэж танаасаа гуйн залбирч байна. Их эзэн өнөөдрийн үгийг танд өргөн залбирч шин үгийг чиглүүлэх миний аман дээр та бас манай чиг тавьж та бас өөрийн хүслийг илэрхийлж өгөөрэй гэж танаасаа гуйж байна. Их эзэн өнөөдөр бидэнд өгөгдөж буй Матай номын 4-р бүлгийн 16 дугаар ишлэлийг бас танд өргөж байна. Энэ зүйлээр дамжуулан та биднийг өрөөх болтугай. Бидний амьдралд та бас илчлэгдэх болтугай. Эзэн Есүсийнхаа нэрээр бүх зүйлийг даатган залбирч байна. Амен. За та дэрт хүндээ тантай энэ газар хамт сууж байгаадаа баяртай байна шүү гэж сайхан бас мэдчихлэхгүй те. Биднийг сайхан бас Магдалины оршууд удирдсан Магдалины багийнхандаа баярлалаа. За 12 сар гарлаа. Он дууслаа. Юу бодож ин доо? Нэг сарын нэгэнд бодчихсосноо санаж гинөө. Монголчууд бид нар чинь нэг 12 сарыг за монголчууд гэлтгээр дэлхийд баярлал тийм байгаа. Гэхдээ манай монголчууд илүү их баярлж байгаа бах тийм үү? Энэ тэнд янз бүрийн үйл байгууллагууд одоо шинэ жилүүд болоо л тий. Баярлал гэл явж байгаа шүү дээ тийм үү? Бид нар ч бас их тийм баяр дуртай ард түмэн юм шиг байгаа юм тий. Гэхдээ Библиэлээс харах юм бол бас их олон сайхан баярууд байдаг л да. Тэгээ тэр баярууд бол бидний амьдралд өгөгдсөн ерөөл واخгүй юу?
Бурхан тэр зүйлээр дамжуулаад бидний амьдралд бас юм юу гэдэг юм те зүрхний баясгаланг өгдөг гэж Библиэлд байгаад байгаа. Тийм учраас баяр тэмдэглэх бас нэг тийм муу бас биш юм шиг байна. Тэгтээ гол нь тэр баярыг ямар одоо тий ач холбогдолтойгоор ямар утга учиртайгаар тэмдэглэж байгаа вэ гэдэг нэг чухал баг. Тийм үү? За тэгээ 12 сар боллоо. Тэгээд баярууд болоод бидний амьдралд бас юу өрнөж байна. Тэ? За энэ 12 сар гэдэг бол Христ итгэгч бидний хувьд бол маш чухал үн цэнтэй сар юм аа. Амен. За бид нар ингээд баяр тэмдэглээд байгаа гол утга учир бол нэг амжилтаа хэмжих гээд байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Зөв. За албан байгууллагууд нэг жилийн зорилт тавиал те. Тухайн жилийнхаа одоо зорилтондоо хүрээгүй байна уу? Юу болвоо гэл ингээл те. За хүмүүс бид нар бол одоо нэг сарын нэгэнд нэг тийм судалгаа байдаг шүү дээ. Нөө бизнесийн нөө бүртгэл нөө хэд хувиар нэмэгддэг. Тэгээ хүн болгоно ингээл одоо эмэгтэйчүүд нь гойлог болно гэл эрчүүд нь булчинтай болно гэл ихэлдэг юм шиг байгаа юм л. За зарим үед бол бид нар бол ингээл ном худалдаж авч байгаа шүү дээ. За энэ номыг энэ жил одоо ингээл уншиж дуусгана ч гэдэг юм. Янз бүрийн зорилтуудыг тавьдаг тийм үү? Манайхан хэр тэгдэг вэ? Гайгүй юу? За яхаа тэгээ болдог уу ингээл явж байдал тэгэл болно шүү дээ гэл те. Тэгээ явж гин үү? Тэгээ эргээд харахаар заримдаа бид нар нэг 12 сарда яг дунд нь ингээл бас ингээл хэмждэг л байх л да. Тэгээ 12 сар голцоо бидийг нэг тийм хэмжээс рүү аваачаад идэв юм шиг байна. За энэ жилээс дахиад эхлэе даа гэл ингээд эхэлж байгаа тийм. Олон жил англи хэл сурах даа гэсэн миний бодлоо. Англи хэлээр сурч чадахгүй л байна л да ер нь бол. За. Тэгээ дажгүй бах тийм. За тэгэхээр 12 сар бол Христ итгэгч бидний хувьд бол маш үн цэнтэй чухал сар юм аа. Тэгэхээр энэ зүйлийг 12 сарыг христчин одоо соёлтой гэх юм уу? Христ итгэл нь одоо ингээд соёл нь болцсон ард түмнүүд энэ сарыг бол ер нь Адвент сар гэж одоо нэрлэдэг байгаа. Адвент. Сүүлийн үед бол манайхан бас энийг жилд нэг удаа сонсчихж байгаа байх гэж бодож байна тий. Adam пастор маань таа гэдэгт бас тайлбарлаж өгч ирсэн баг. Тэгээ нөгөө Христ итгэлд соёлтой орнууд бол яг энэ нэршлэр яг энэ 12 сарыг ер нь бол ингэж бүхэлд нь харж байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн энийг зүйлийг ингэж нөгөө нэг нэршилж оруулж ирэх нь өөрөө бас сайн талтай. Юу гэхээр бид нар нийгэмд бас энэ соёлыг бий болгох үүрэгтэй хүмүүс шүү дээ, тийм үү? Христ итгэл гэдэг бол манай монголчуудын хувьд бол яг орчин цагийн Христийн шин одоо итгэл бол шин тий одоо нэг 30 гаруй жил. За 90 оноос гэж авч үзэх юм бол хэд 35 жил болж байгаа ч юм уу тий. За бид нар түүхээ судлаад үзэх юм бол уршаага 13 дугаар зууны үед Христ итгэлд одоо 8 аймаг байсан бол 4 аймаг нь Христ итгэлд аймаг байсан байгаа шүү. Тэгэхээр яг үнэндээ Христ итгэл гэдэг бол Монголоос тийм хол зүйл ерөөсөө биш байхгүй. Бид нэр л тэ ингээд юу илээ гэдэг ингээд эргэлзээд байдаг болохоос биш бид нар сайн судлаад үзэх юм бол бид нар энийг илүү сайн ярьж дэлгэрүүлж явах хэрэгтэй түүхэн талаасаа ч тэр. За магадгүй бид нар тэ итгэл талаасаа ч гэсэн тэ харах юм бол гарцаагүй энэ зүйлийг бид нар нутгшуулах ёстой хүмүүс шүү багтаа. Амен. Тийм учраас энэ нэг тийм хол ч юм уу хөндөй ч юм уу алсын зүйл бол ерөөсөө биш баг. Нэгс Христ итгэл орж ирэхээр тэгж ярьдаг байсан шүү дээ хүмүүс. Иесус итгэдэг харин шашинд итгээд гэл инээ тэрэ гэл тэ. Та нар тийм юмтай тулгарч байна. Өнөөдөр ч гэсэн нэг тиймэрхүү юмнууд байгаа шүү дээ тэ. Энэ харих ерөөсөө биш байхгүй. Бид нар түүхээ судлах юм бол энэ биднэртэй маш ойрхон байсан. Бурхан хүндрэлтнийг хайрлаа зөксөхгүй монголчууд биднийг хайрлж байсан гэдэг маш том баталгаа байхгүй. Амен. Тэгээ түүхийн явцад янз бүрийн одоо соёлын дутлагаанууд орж ирээд бидний дунд ингээд хаалт зөндөө болсон. Харин Бурхан өөрийн ард түмнийг хайрлсан учраас одоогоос 35 жилийн өмнө орчин цагийн Христ итгэлийг дахин сэргээж өгсөн юм аа. Амен. Тийм учраас Бурхан төлөвлөсөн л бол төлөвлөснөө хийдэг нэг юм аа. Та итгээрэй. Таны амьдралд Бурхан гайхалтай төлөвлөгөө өгсөн байгаа хаа гэж найдаж байна. Бас итгэж байна. Хэрвээ тийм зүйл байхгүй бол та Бурханаас асуугаараа, залбираараа эзэн таны амьдралд өгөх болно. Яг тэгвэл тэр бидэнтэй ярьдаг нэгэн учраас.
харилцдаг бурханд итгэдэг байхгүй бид нар чинь. Түүнээс ингээд нэг юм таг дүлий, сонсдгүй, хөдөлдөггүй, мэддэггүй тийм нэгэнтэй бид нар харилцдаггүй гэсэн. Харин бурхан биднийг гайхалтайгаар хайрлаж ерөөсөн юм шүү байх тань. Тэгэхээр энэ адвент гэдэг энэ үгийг бид нар маш сайн бас бодож хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тэр 12 сар бид нарт альж талаасаа харсан ямар ч нэг юм хэмжих сар байна. Тэ? Нэг талаасаа бас хайрын сар гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Христ итгэж бид нар ч юм бол тэ хайрын сар. Энэ бол зөв. Тэгвэл энэ сард яасан бэхээр бид нар Крисмас баяр буюу эзэн Есүс Христийн мэндэлсний өдрийг дэлхий даяараа тэмдэглэдэг тэр гайхалтай сар баггүй. Амен. Юуснэ Христийг дурсан санаж түүнийг дахин хүлээж авах. Тэгээ миний амьдрал дээр яг ямар орон зай эзэлж байна гэдэг зүйлүүдийг мэддэг магадгүй тунгааж харж үздэг баг. Тэр энэ адвент гэдэг энэ үг нь өөрөө яг ямар утгатай үг вэ гэхээр за англи хэлний адвентис гэдэг үгнээс гаралтай ирэх тэ үнэхээр айлчлах гэдэг юм утгатай үгнээс гаралтай зүйл байгаа даа. Ирэх бас айлчлах. Тэгэхээр энэ өөрөө яаж байгаа гэхээр 12 сарыг 4-7 хоногоор хэмжиж үзээд тэгээд бид нар ч нэм гараагаар эзний өдөр тэмдэг одоо эзний хүндэтгэл мөргөлдөө ирж байгаа учраас 12 сарыг яг энэ 4 өдрөөр одоо тий хэмжээд одоо 4 өдрөөр хэмжээд энэ хэмжээс дотроо бид нар илүү бурхан руу ойртож түүнийг дурсан санаж одоо тий хүлээж авж байгаа тийм одоо өдөр хоногуд байна. Тэгэхээр яг энэ 4-7 хоногийг юу гэж нэршилж байгааг гэхээр 4-7 хоногт нэг лаа асаадаг. Нэг 7 хоногт нэг лаа. 2 дахь 7 хоногт 2 дахь лаа гэдэг юм ингээд асаадаг. Тэгээ энийг юу гэж байгаа гэхээр эхний 7 хоногийг найдварын 7 хоног гэж байна. Найдвар. Тэгэхээр одоо энд нэг би нэг лаа асаасан гэх юм уу? Зураг тавьсан. Тэгээ эхний лаа ассан байгаа сте. Тэгэхээр эхний 7 хоног эхэлж гин гэсэн үг байхгүй юу ер нь бол тий. Тэгэхээр энэ бол юу гэж байгаа гэхээр найдвар. Найдварыг бид нар одоо тий дурсан санаж бас эргэж харах. Тэгээ одоо ямар найдвар юм бэ гэдгийг бид нар ойлгож ингэж одоо хүлээж авах үйл явц байна. 2 дахь 7 хоногт асж байгаа лаа нь юу гэдэг вэ гэхээр амар тайвны лаа байна. Амар тайвны лаа. 3 дахь 7 хоног нь юу вэ гэхээр баяр хөөрийн лаа. 4 дахь 7 хоног нь юу гэж байгаа вэ гэхээр Иесус Христ мэндэлж байгаа. Тэгээ тэр нь өөрөө хайр. Яг энэ бэлэгдлүүдийг одоо дурсаад одоо асаадаг байгаа. Тэгэхээр ингээд нэг нэгээр асаад явах нь шүү дээ. За өнгөний хувьд бол ер нь юм нэл ягаан өнгөтэй ерөөхдөө байдаг. За энэ баяр ер нь хизээ бий болж эхэлсэн бэ гэхээр нэг одоогоос за юу гэдэг 4-р зууны үед нэг 300-аад оны үед гэх юм уу? 300-аад оны үед ихэвчлэн Европт за энэ Франц хавцаа ч юм уу те Ром хавцаа ер нь бол эхэлсэн баг. Тэгээ энэ зүйл мань ингээд дэлгэрж явсаар байгаад эхэндээ бол 3-7 хоногор хийдэг байсан баг. Тэгээ сүүлдээ ингээд хөгжөөд 4 болсон гэдэг ч юм уу те. Өнгөрсөн жил одоо юу гэдэг нь те эзний ивэлээр эхнэр тэр бас нэг Европын зарим нэг орнуудаар юм явах боломж болдсон. Тэгээ тэр үед ингээд яваад очиход тэр гэр бүлүүд бол те Европ айлууд бол ер нь энэ бүргээ уламжлалт болцсон. Өөр ингээд яг ингээд те маш гоё үнцэн нөгөөд тэрийгэ засаад тэгээ ингээд гоё асаагаад тэгээ маш гоё хүний сэтгэл татгаар ингээд хөөрхөн зүйлүүдийг ингээд хийдэг юм бол. Тэгээ энэ өөрөө нөгөө шууд соёлын нөлөө орж ирж байгаа. Тэгээ энэ соёлын нөлөө нь өөрөө нийгэмдээ нөлөөлж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгээ соёл гэдэг бол өөрөө их тийм чухал шүү дээ тий. Тэгэхээр Христ итгэгч бид нар ч гэсэн яг энэ зүйлийг жилдээ ядаж нэг удаа одоо тий эргэж сэргээгээд тэгээд нөгөө нэг оны ихэнд фитнест явна гэдэг шиг хэдүүлээ тий 12 сарда нэрээ би чинь юм шүү дээ гэдэг ийм нэг ятгалгад гэх юм уу тий урам зориг дотроос хөтлөгддөг тийм байгаасаа гэж бас та бүдээс хүсэж байна. За тэгээ ийм зүйл байгаа. Тэгээд гол утга нь өөрөө юу гэж байгаа гэхээр эрх айлчлах гэсэн утга байгаа. Нэг өсөндөө бүр гүнзгий гэх юм уу те наривчлаад бид нар харах юм бол эзэн Есүс Христ хүн төрлөختний төлөө ирсэн гэж байгаа. Хүн төрлөختнийг гэм нүглээс нь чөлөөлөхийн тулд, гэм нүглээс нь аврахын тулд ирсэн гэдэг энэ утга ойлголт явж байгаа юм. Дахиад нэг утга нь өөрөө юу гэж байгаа гэхээр эзэн Есүс Христ дахин ирнэ
гэдэг энэ хоёр зүйлийг хамтдаад харж байгаа гэсэн үг байхгүй. Хамтдаад. За би танаас нэг зүйлийг асууя. Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн нь чухал уу? Юу гэж бодож байна та? Чухал уу? За заримд нь чухалах, заримд нь сайн мэдэхгүй байна те. Зарим нь бол чухал байлгүй дээ юу асуугаад байгаа юм бэ гэдэг ингэж байгаа бах те. Чухал. Яг л хүн төрлөختнийг юу гэсэн мөлий? Гимээс чөлөөлөхөр гэсэн баг. Гимээс аврахаар. За гим гэдэг энэ үгийг хэрэглэчихээр монголчууд бидний хувьд нэг юм буддын одоо зан үйл хийдэг, буддын одоо юм шашны юм ухамсартай гэх юм одоо юу гэх юм те. Араас тэгж хэлж болохгүй бах та. Гэхдээ яг зөв ер нь тэр зүйл рүү дүүцэн. Тийм байдаг болохоор нэг юм шашинлаг үг юм шиг сонсогдоод байдаг. Биднэрт гим гिचэнгүү те. Бид нарт энийг юу гэж ойлгох вэ гэхээр Бурхны хүслээс ангид зүйлийг хийх гэх юм уу? Бурхны хүсээгүй зүйлийг хийж байхыг ер нь бол гимэл гэдэг юм л да. Маш энгийнээр ойлгох юм бол. Тэгэхээр Бурхан хүсээгүй зүйлийг хийгээд байгааг болиулах гэсэн үг байхгүй юу? Энгийнээр ярих юм бол тий. Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн гол зорилго бол ерөөсөө тэр байна. Яагаад гэвэл Бурхныг хүсээгүй зүйлийг хийгээд байхаар нөгөө нэг та юу тарин түүнийг авна гэдэг одоо энэ зарчим чинь хүний амьдралд биелдэг учраас бид Бурхны хүсээгүй зүйлийг хийхээр яадаг вэхээр ирээдүйд бид нар тэр тамд очих гээд байгаа гэдэг ойлголт байхгүй. Там гэдэг ойлголтыг бид нар дахиад энгийнээр ярих юм бол Бурханаас ангид амьдрах гээд байгаа гэсэн. Бүр мөнхөд Бурхангүй амьдрах ойлголт байхгүй дээ. Тэгээ тэрийг илэрхийлэхдээ юу гэсэн бэ гэхээр гал гэсэн баг. Хөхөр гал дотор шатах гэж байгаа. Бид нар ингээд шатж байгаа гал руу ингээд гараад ингээд хүргэх юм бол аюултай шүү дээ, тийм үү? Тэгж хүргэж чадах хүн бидний дунд байхгүй бах те. За гал битээ пледик асаагаад ингэхэр чи аюултай байдаг шүү дээ, те. Тэгээ Библиэд юу гэж хэлж байгаа гэхээр энэ те эрх цагийн одоо илэрхийллээ гэж байгаа шүү дээ нэг талдаа те. Там нэг иймэрхүү зүйл байж шүү гэдгийг бидэрт нэг ойлгуулж өгөх гээд байгаа байхгүй те ер нь бол. Тэгэхээр энэ зүйлээс аврахаар эзэн Есүс Христ хүн төрлөختөнд ирсэн юм аах та. Тэгээ тэр юу гэж хэлсэн бэ гэхээр харин надад итгэх юм бол үүнээс чөлөөлөгдөнө гэсэн байна. Маш энгийн. Нэг тийм хэцүү зүйл юм байхгүй. Нэг ойлгож ядаад байх юм ерөөсөө байхгүй. Харин муу нэгэн биднийг Есүсийн энэ Библиэд итгэх чи ямар хэцүү юм бэ гэдэг юм руу ингээл дагуулах гэдэг юм шиг байгаа юм. Одоо ингээд эргээд жоох те эзнийг таньж мэдээд ингээд итгэл маань жоох ингээд бурхан руу жоох ойртох гэж хичээгээд ингээд ирэхээр ер нь Есүст итгэх гэдэг чинь маш энгийн, маш амархан зүйл байгаа даа. Тэгээ тэр дундаа бүр энэ бидний амьдралд бүр бурхан өөрийнхөө үгийг монгол хэл дээр нөхцөн байгаа даа. Та англи хэл дээрээ судалдаг байсан бол яана. Яг гоё л ах л да англи хэл сураад те. Та те грек хэл, еврей хэл дээрээс нь сурдаг байсан бол яана. За магадгүй гоё л ах л да еврей хэл, англи хэл биш грек хэл сураад те. Гэтэ хүн болгон тэгж чадахгүй байхгүй. Харин хүн нэг бүрийг бурхан хайрлсан учраас биднэрт яг тэр тухайн улс орны хэлээр нь бидэд тэр нэгэн хүмүүсийн зүрхийг хөдөлгөж тийм үү? Бидний амьдралд маш бодтойгоор орж ирсэн зүйл бол эзний үг юм аа. Амен. Тэгээ энэ зүйлийг бид нар уншиж хүлээж авснараа бид нар үнэн худлыг сайн мууг илүү сайн ойлгох боломжтой юм аа. Ерөөсөл эзэн энэ дэлхий дээр ирсэн гэдэг энэ утга бол маш энгийн ш. Биднийг бурхантай үрд мөнх хамт байлгах сонголт юм аа. Амен. Тэр өнөөдөр энэ үгэн дээр юу гэж гарч байгаа вэ гэхээр ингэсэн багаад. Харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзвэ гэж. Тэр харанхуйд суугч ард түмэн гэдгийг хэний тухай хэлээд байгаа яг энэ түүхэн үйл явдлаас бол яг хуу тэг яг харь үндэстний тухай хэлж байгаа. Харь үндэстэн. Яг бид нар энэ Библиэрээс харах юм бол монголчууд бид нар ч бас харь үндэстэн шүү дээ ер нь бол тийм үү? Хэний тухай хэлж байгаа вэ гэхээр нөгөө Израиль үндэстэнтэй нөгөө Ивдэ үндэстний тухай хэлж байгаа шүү дээ. Бурхнаар дуудагдсан ард түмэн гэж байгаа шүү дээ. Тэгээ бурхан тэр хүмүүсийг зүгээр ингэ нэг тусад нь байлгаж байгаа л та нар гоё шүү гэж явахгүйгүй байхгүй юу? Яасан гэхээр тэр ард түмнэр дамжуулж хүн төрлөختөнд өөрийгөө илчлэхийг хүссэн зориг байсан баг. Амен. Хөвөө хичээгээгүй гэсэн үг байхгүй.
Тэр хүмүүсийн хувийн хичээлгээгүй гэсэн. Тэгээ тэр зүйл одоо энд маш нээлттэйгээр өргөн хүрээгээр орж ирж байгаа юм үйл явц байгаа. Үйл явц. За бид нар энийг харах юм бол өмнөх утгын харах юм бол энэ эзэн Есүс Христ хүн төрлөختөнд яг үйлчлэлээ эхэлж байгаа үйл явц байгаа. Эзэн Есүс Христ хүн төрлөختний төлөө ирээд саяны. Тэгээ биднийг нөгөө нүглээс нь аврахаар ирээд тэгээд үйлчлэлээ эхэлж байгаа хамгийн эхний үйл явдал юм болж байгаа. Тэгэхээр энэний өмнө яасан бэхээр эзэн Есүс Христ цөлд яадаг вүлээ? 40 өдөр 40 шөнө яасан бэлээ? Яалаа. Манайх мэдж байгаа юу? Эсвэл би ганцаараа мэдээд байгаа юм шүү дээ. Цөлд соригдсон шүү. Цөлд соригдсон. Гэхдээ цөлд соригдохдоо юу гэж хэлсэн бэхээр ариун сүнсээр өдөрдүүлээд сатаанд соригдваа гэсэн үг. Ямар муухай үг вэ, тийм үү? Онцгой байгаас тэр нь бол тийм үстэй. Очиж Есүсийг сатан сориодохтой яг уу. Тийм үү? Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Яг энэ цөлд соригдож явах, сатанд соригдож явахдаа эзэн Есүс бид нар эзэн Есүсийг одоо тий судлаачид юу гэж үзэж байгаа вэ гэхээр тэр бол 100% хүн, бас 100% бурхан гэж байгаа. Амен. 100% хүн, 100% бурхан. Нэг өсөндөө бидний юу бодож, яаж шаналж, бас юу туулдгийг тэр мэддэг гэсэн үг байхгүй. Нөгөө талдаа тэр тийм хүмүүсийг аврах хүч чадалтай гэсэн ойлголт байхгүй. Амен. Яг энэ зүйл Есүс Христийн яг энэ нэрэнд оршиж байгаа. Хамт байгаа гэсэн. Тэгэхээр энэ цөлд явахдаа тэр яасан бэхээр хүмүүс бидний энэ дүрээр явсан бохгүй. Тэр бурхан дүрээр яваагүй гэсэн. Яг л бид нар юу мэдэрч чинь, юу хүлээж авч чинь, тэ юунаас айж чинь, тэ юу сонгож чинь. Энэ бүх хүн төрлөختний амьдралд байдаг бүх энэ зүйлүүдийг сэтгэлдээ тэгээд бие махбодтой мэдрээд яг тэр цөлд тэ сатаанд хүний төрхөөр сорилтонд орсон бохгүй. Гэхдээ тэгж үгч хэлсэн бэхээр ариун сүнсээр өдөрдүүлсэн гэсэн байна. Сүнсээр өдөрдүүлсэн. Тэгээд тэр яалаа? Ялсан шүү дээ. Сорилтонд унлав. Унаагүй шүү дээ. Тэр энэ зүйл юу хэлэх гээд байна гэхээр ах дүүнраа надаар дуудагдсан амийн талхчуудаа та нарын амьдрч гэсэн боломжтой гэсэн үг. Нэг тийм хэцүү зүйлийг та нарт тулгаагүй гэсэн үг. Тэгээ эзэн Есүс Христ яг энэ зүйлийг туулж гарч ирээд яг тэр яасан бэлээ яг туулсан нь бол яг судрын дагуу туулсан байгаа шүү. Бурхны үгийн дагуу тий. Тэгээ туулж гарч ирээд одоо энд яаж нэхэр хүн төрлөختний авралын төлөх анхныхаа үйлчлэлийг эхлүүлж байгаа үйл явдал байгаад байна. Тэгээ тэн дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр харанхууд суугч ард түмэн их гэрлийг үзв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусваа гэсэн байна. Нэгсэндээ хүн төрлөختний амьдралд гэрэл туссан байна. Гэрэл туссан. Бүгдээрээ гэрэл гэж хэлэх үү? Гэрэл. Есүсийн сүмд явахаар хүмүүс өөрчлөгддөг. Амен. Дахиад хэлье. Есүсийн сүмд явахаар хүмүүс өөрчлөгддөг. Яагаад өөрчлөгдөж байгаа вэ? Тэр газар гэрлийн тухай ярьдаг байхгүй. Тэгээ тэр гэрлийг таньж мэдэх үед гэрлээс нөлөөллийг аваад амьдралд нь хүний төсөөлөөгүй өөрчлөлтүүд гардаг байна. Ядчил бид нар муу зуршлуудаас салж эхэлдэг ш. Муу зуршлуудаас. Бидний оюун санаа шинжлэгддэг. Амен. Бидний оюун санаа шинжлэгддэг. Бидний зүрх сэтгэл шинжлэгддэг. Ямар гайхалтай юм болоод байна энд. Есүсийн сүмд яг юу болоод байна? Тэ? Тэнд яасан? Гэрлийг таньсан учраас, гэрлийг мэдсэн учраас тэдний амьдралд яаж ийн одоо итгэл найдвар ирж байгаа юм аа. Итгэл найдвар. Тэр яг өнөөдрийн энд гарч байгаа энэ үгийг за энэ зүйлийг хийгээд Есүс юу гэж хэлж байгаа хэрэг гимсцгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэсэн. Тэгээ үйлчлэлээ эхэлсэн. Цөлөөс гарч ирээ тий. Тэгэхээр өнөөдрийн яг энэ 4-р бүлгийн 16 дээр гарч байгаа үг яасан бэ гэхээр энэ цаг үеэс 700 гаруй жилийн өмнө
Израилийн ард түмэн асар хүнд нөхцөл байдал дотор байх үед амьдрал нь тэд маш харанхуй нөхцөл байдал дотор байсан байгаа. Тэнд дайнтай түмэн зовлонтой асар одоо тэ тухайн үеийн одоо маш хүчрхэг бол Ассирийн одоо боолчлол, Вавилоны боолчлол тэ маш олон ийм зүйлүүд ингээд байсан. Хүн ер нь боолчлол дотор байна гэдэг бол найдвар байхгүй шүү дээ, тийм үү? Өөрийнхөө дураар сонголт хийх боломж байхгүй. Биднийг боолчилж байгаа тэр нэгэн хэн байхаас шалтгаалаад бидний ирээдүй бас тийм болж байгаа гэсэн үг. Ер нь боолчлол тийм шүү дээ. Бид нэр сайн эзний боолчлолд очих юм бол магадгүй нэг сайн замаар явж магадгүй. Муу эзний боолчлолд очих юм бол бид нар муу замаар явж магадгүй. Гэхдээ магадгүй биш, угаасаа тэгнэ. Ойлгож байна тий? Тэгэхээр бид нар яг өнөөдөр хэний доор боолчлол байгаа вэ гэдгээ үргэлж бодох цаг гэсэн үг. Миний амьдралд яг хэн нөлөөлөд байна гэдгийг үргэлж санах цаг гэсэн үг. Дүгнэх цаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ ард түмэнд Исаяг их шишүүлж гарч ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн байхгүй. За би хоёрыг уншия. 9-р бүлгийн 2. Харанхууд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзв. Үхлийн сүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусваа гэсэн. Нэгсэндээ Исая иш үзүүлэгч эзэн Есүсийн тухай өнөөдөр энэ газар иш үзүүлж байгаа. Та боддоо боолчлолд байгаа хүмүүсийн амьдрал биднэрт найдвар байна гэж иш үзүүлж байгаа гэсэн үг. Хардаа бидний дээр гэрэл тусна гинэ. Бид нар итгэж чадах болов уу? Юу гэж бодож байна? Бид нар найдаж чадах болов уу? Та юу гэж бодож байна? Тэр Исая иш үзүүлэгч яг энэ үед яг энэ Израилийн ард түмэнд тэгж тунхагласан бох, тэгж иш үзүүлсэн. Эзнэрс тэг ятгагдаад тэг ард түмнийхээ авралын төлөө тэр хүмүүсийн итгэл найдварын төлөө биднэрт дахин боломж байгаа. Бурхан биднийг хайрлсан. Тэр амлалтандаа үнэнч. Тэр бол сайн бурхан гэдгийг үргэлж тунхалж, гэрчилж, иш үзүүлж байсан байгаа. Тэгэхээр яг энэ цаг үеэс одоо энэ Библийн энэ цаг үеэс 700 гаруй жилийн өмнө тунхаглагдсан үг өнөөдөр бидний амьдралд өгөгдсөн энэ үг байхгүй юу? Нэг өсөндөө иш үзүүлэг биелээ олж байгаа гэсэн. Дахиад уншиж үгэй. Саяны би Исая номоос уншсан. Дахиад би Матай номын 4-р бүлгийн 16-г уншиж үзүүлье. Яг л тэр утга явж байгаа. Харанхуй суугч ард түмэн их гэрлийг үзв. Үхлийн сүдэрт нутагт суугчдын дээр яасан гэж байна? Гэрэл тусваа гэсэн. Амьдралын нөхцөл байдал хэцүү байгаа эзний ард түмний дээр яасан бэлээ? Гэрэл туссан бохоо. Өнөөдөр ч гэсэн энд эзэн Есүс Христ тэр цөл дундуур гарч ирээд хүн төрлөختийн төлөө ирсэн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд түүний хамгийн түрүүн хэлж байгаа чухал үг гэрэл тусваа гэж. Амен. Тэр энэ үед яаж ийм нэхэр харь үндэстнүүд бол тэ маш их одоо юм одоо юу гэдэг те буруутгагдсан, хавчигдсан тэ тийм нэгэн бохгүй юу ер нь бол. Тэднийг баг хүн гэж тоохгүй байгаа шүү дээ ер нь л тэ. Тэгэхээр ийм сул дорой хүмүүсийн дээр эзэн юу гэж хэлж байгаа хэрэг энд хэлж байгаа шүү дээ. Яг урталт нь харийнхны Галила гэсэн бохгүй. Өнөөдрөөр бол монголчуудаа амийн талхчуудаа гэж байгаа байхгүй дээ ер нь. Тэгээ юу гэж хэлж байгаа гэхээр гэрэл тусваа гэсэн байна. Амен. Тэгэхээр эзэнд итгэгч хүний амьдралд гэрэл тусдаг байна. Гэрэл тусдаг. Хүний амьдралд хүчтэй нөлөөлөл байж ээж хүн нэг юм өөрчлөлтийг бий болгодог байна. Тэр хүчтэй нөлөөллийн хамгийн утга учиртай нэг нь бол Есүс юм аа. Есүс итгэх итгэл. Миний хувьд Есүс итгэхэд одоо 25 жил болсон. Биш 20 жил болсон байна. 20 жил. 2005 онд анх Солонгост очоод тэгээд Галил Монгол чуулган дээр очоод тэр цагаас хойш өнөөдөр хүртэл сүмчин болсон байт юм аа. Сүмчин болсон байт.
Тэгээ би Солонгос руу яах ч явсан бэ гэхээр миний зорилго нэг 2 өрөө байр, нэг машин, дансандаа нэг хэдэн төгрөгтөө болоод ирье л гэж бодсон байхгүй юу? Бодсон шүү заяа. Тэгээ очсон. Нөхцөл байдал шал өөр байсан л да. Солонгос явал ер нь тэгэл бидний төсөөлөл байдаг шүү дээ. Одоо яг ихэнх нь яваад үдцсэн болохоор бас магадгүй мэдчихэж магадгүй. Гэтэ та бүгд анх явахаас өмнө төсөөлж ирсэн төсөөлөл байдаг шүү дээ. За ингээл тэр хүндэн боллоо л гэсэн үг. Тэгээ ер нь Монголоос гараад явчвал нэг тийм мэдрэмжтэй байгаад байдаг шүү дээ, тийм үү? За ингээл миний амьдрал бол ер нь те асуудалгүй шийдлэгдлээ те гэдэг. Тэгэл виз гарахаар асар их баярлж байлаа тэр үед ингээд. Явсан, очисон нөхцөл байдал шал өөр байсан. Ажлын хүнд нөхцөл те хүний нутагт хэл мэдэхгүй, найз нөхдөсөө хол, гэр бүлээсээ хол, найз охиноосоо хол амьдрал хэцүү шүү дээ. Тийм үү? Тийм нөхцөл байдалтай байж ах үедээ анх очисон өдрөөс Галил чуулганд яваад тэгээд тэндээс би эзнийг ер нь бол таньж мэдэж эхэлсэн. Бурхны тухай. Үйлдвэрийн ажил хийн. Тэгээд үйлдвэрийн ажил хийхээр нэг хэцүү юм цаг ерөөсөө явдгүй. Нэг тийм үг байдаг байхгүй. Төрсөн цагаасаа ахуулаад бүх амьдралаа бодоол за одоо нэг жоохон цаг явсан байхаа гэдээ харахаар 5 минут өнгөрсөн байдаг. Тэг хүний амьдрал тийм богинохон бахна шүү дээ ер нь бол тийм үү. Бүх амьдралаа бодоод ч төрсөн цагаас ахуулаад хүүхэд нас, тэг өсвөр нас, тэгэл оюутан нас, юу гэдэг те ажил хийж байгаа нас ингээ бүх юм бодож дуусаад за одоо нэг цаг дуусж байгаа бохтой гэдээ харахаар 5 минут өнгөрсөн байдаг байхгүй. Амьдрал богинохон. Тэг нэг ёсондоо эзний чуулганд явснараа амьдрал богинохон гэдгийг ойлгуулж гисэн баг. Амьдрал богинохон. Тийм учраас бидний амьдралд эзэн Есүс илүү чухал юм аа. Бидний амьдралд Есүст итгэл нь үн цэнтэй юм аа. Түүнийг хүлээж авч те бид түүний хүүхэд болох нь ерөөл юм аах тань. Сүүлийн үед илүү л Бурханд үйлчлэх чинь ямар үн цэнтэй юм бэ гэдгийг ойлгосоор байна. Монголд ирээд хэсэг хугацаа өнгөрчийн тэгээд миний хувьд нэг өмнө улс төрийн ажил хийдэг байсан байхгүй. Тэгээд тэрийг их дэрүүгээрээ их бахархнаа. Тэг гоё ажил хийж гин, карьер өндөр байна, тий. 10 жил тэр газар ажилласан бохгүй би ер нь. Тэгээ нас залуу байна гэл ингээл. Гэхдээ нэг өдөр эзэн түүнээс илүү чухал зүйл байна. Тэр бол Бурхны үг юм а гэдэг зүйлийг ойлгуулсан. Тэгээ энэ зүйлийг илүү бусдтай хуваалцаж амьдрах ёстой юм байна гэдэг шийдвэрлүү одоо тий хөтлөгдсөн гэх юм. Тэгээ энэ зүйлийг шийдвэрийг одоогоос 7-6 жилийн өмнө юм гаргаад 19 онд. За 18 онд юм байна. Гаргаад би өнөөдөр эргэж харахтаа юу гэж бодож байгаа гэхээр ямар үнцэнтэй гэрэл вэ гэж ойлгосон. Энэ гэрэл өмнө нь яасан бэхээр миний зан чанар, хандлага, бодол санаа, амьдралын сонголтуудад минь нөлөөлж өөрчлөлтийг бий болгож яасан бол одоо бүр тэгээ бүтэн бүрийн гарцаагүйгээр эргэж буцдаггүйгээр амьдралд минь нөлөөлж байгаа гэсэн үг. Амен. Тэгэхээр ах トゥ нараа энэ гэрэл бидний амьдралд тэрл нөлөөллийг бий болгодог гэрэл юм ах トゥ нар. Түүгээр зогсохгүй энэ гэрэл бидний амьдралд тэр авралыг бий болгодог гэрэл юм ах トゥ нар. Амен. За тэгэхээр бид яг энэ 12 сарыг онцгойлон те өнөөдрийн энэ өдрийг илүү бид нар хүлээхдээ Бурхны амлалтыг сандаг тэр цаг байгаас. Өнөөдөр Бурхан таны амьдралд гарцаагүй амлалтаа өгж байгаа. Хэрвээ та Бурханд итгэлээ өгөөд түүнийг дуудаж байгаа бол амлалтаа өгсөн баг. Тэгэхээр бидний амьдралд яг л энэ зүйлийг ойлгуулахаар хүсэмжилж байгаа юм ах トゥ нар. Тэгэхээр саяны энэ гэрлийг тэ Исая иш үзүүлэгчээр амлуулах иш үзүүлэгтээ юу гэсэн мэхээр Давидын удмаас би хүү мэдлүүлнэ гэж хэлсэн баг. Давидын удмаас би хүү мэдлүүлнэ гэж иш үзүүлсэн гэсэн. За энийг бид нар ирэх өдрүүдэд илүү ойлгох байх гэж найдаж. Ирэх өдрүүдэд тэ. Тэгэхээр энэ хүүгийн талаар юу гэж хэлсэн мэхээр агуу зөвлөгч гэсэн баг. Агуу зөвлөгч. За би энэ Исая номоос нь шууд уншиж чинь.
Таны амьдралд яг ямар зөвлөгч байна вэ? Энд ингэсэн байна. Бидэнд учир нь бидний төлөө хөвгүн төрж, бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж, түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, инхийн жонон гэж дууднаа гэсэн байна. Энэ юм маш их сүр жавхлантай оршихуй явж байгаа. Сүр жавхлантай үг. Энэ зүгээр нэг юм одоо муухайгаар ярих юм бол гошгоруулалт ерөөсөө биш байхгүй. Хуурам эхлэлт ерөөсөө биш гэсэн үг. Энэ бол яг хүн төрлөختний амьдралд өгж байгаа үнд цэнтэй амлалт байхгүй байх түнэр. Хүн төрлөختний амьдралд эрх мэдэлтэйгээр өгж байгаа тэр одоо оршихуй, хүч, нөлөөлөл байхгүй байх түнэр. Юу гэсэн гэж байна? Бидэнд хүү өгдсөн аж. Засаглал яадаг гэж байна? Түүний мөрөн дээр байж, түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, инхийн жонон гэж дууднаа гэсэн байна хтаа. Тэр гэрлийн тухай ингэж тунхаглаж өгсөн хтаа. Тунхаглаж өгсөн. Тэр гэрэл Иохан номын 1-р бүлгийн 9-дэр энэ гэрлийн тухай Иохан Илч гэдэг хүн гэрчилсэн байдаг байхгүй. Тэгээ Иохан бол бас тухайн нийгэмдээ нэлээд хүлээн зөвшөөрөгдөжсэн хүн шүү дээ, тийм. Яг бол тэр дагалдагчтай байсан. Иоханыг дагдаг хүмүүс байсан гэсэн үг байхгүй. Таныг өнөөдөр хүн нэр нь дагж гэнэ үү? Дагж гэнэ үү? Өчигдөр чуулганы зөвлөл гэх юм уу, тийм. Чуулганы зөвлөл, ахлагчдын зөвлөл, удирдах зөвлөл хоёр одоо чуулганы удирдлагын багууд уулзаад эх он жилүүдэд амийн талах чуулган яг хаашаа явах вэ? Эх он жилүүдэд бид нар яг юу хийх вэ? Эзэн биднэрт яг юу өгсөн бэ? Гэдэг тухай бид нар ярилцсан баг. Ярилцсан. Тэгээ тэрэн дотор бид нар 3 зүйлийг харж байгаа. 3 зүйлийг харж байгаа. Амийн талах чуулган эх он жилүүдэд амийн талах чуулганыг итгэгч нэг дагалдагчийг бий болгоё гэж. Амен. Нэг дагалдагчийг бий болгоё. Бид нар хамтаа дагалдагч гэж хэлэх үү? Дагалдагч. Танд ойрхон сонсогдож байна уу? Хол байна уу? За ямар ч байсан өнгөрсөн заяа. Нэг дагалдагчийг бий болгоё. Яг тэгвэл Бурхны хувьд хүн нэг бүр энэ дэлхийн хүн төрлөختөн түүгээр аврагдаасаа гэдгийг хүсэмжилж бас түүний төлөө зорддог байхгүй. Тийм учраас бидний амьдралд ч гэсэн энэ зүйл биелээ болж нэг ч гэсэн дагалдагчийг бий болгох нь Бурхны хүсэл юм аа. Итгэж хүний амьдралд өгөгдсөн маш том зориг гэсэн үг. Бурхан хүсэж байгаа, гарцаагүй хүсэж байгаа. Бид нар тэгдэж Бурхан нараар юу хийх гээд байгаа юм болов? Яагаад сонсогдохгүй байна? Би болон залбираад байгаа юмсан ингээл явж яддаг шүү дээ, тийм үү? Бурханы гарцаагүй хүсэж байгаа нэг зүйл бол та нэг дагалдагчийг бий болгоорой гэж. Нэг өстө эзэнд итгэдэг нэг хүнийг бий болгоорой л гэдгийг хүсэж байгаа гэсэн. Тэгээ тэр зүйлийг ярилцсан. Хоёр дахь нэг зүйл нь юу байсан бэхээр бид нар нэг өдөрдөгчийг бий болгох. Та хэрвээ өдөрдөгч гэж өөрийгөө бодож байгаа бол Христ итгэдэг тэр өдөрдөгчийг бий болгоос. Гурав дахь зүйл нь юу хүсэж байгаа гэхээр бид нар дахин нэг чуулганыг бий болгох. Амен. Маш бодиттой, маш ойрхон, маш утга учиртай байгаа баха гэж найдаж байна. Тэгэхээр яг түүнтэй адилхан дэр дагалдагч гэдэгтэй адилхан Иохан гэдэг хүн тийм дагалдагч нартай байсан байхгүй. Нэг өсөндөө нийгэмдээ нэглээ хүлэн зөвшөөрсөн. Тэр байтугай хүмүүс ирээд цаанаас ингэж асууж байсан байхгүй. Та нөгөө ирэх ёстой месиа мөн үү гэж асууж байсан байхгүй. Нэг өсөндөө Израилийн ард түмэн буюу тэ Бурхнаар сонгогдсон тэр хүмүүс байсан бэхээр Бурхныг сүр жавхлантайгаар ирнэ гэдгийг хүлээдэг байсан байна. Хуучин гэрээний үед. Одоо саяны тэр Исая иш үзүүлэгч уншиж байгаа тэр үед тийм хүлээлтүүд байсан. Тэр чигээр ингэж явсан. Тэгээ эзэн Иесус ирсэн. Зарим нь хүлээж авсан, зарим нь хүлээж аваагүй. Өнөөдөр хүртэл хүлээсээр байгаа. Эзэн Иесус яасан бэхээр амлалтын хүүхэд байхгүй. Хүн төрлөختөнд амлсан тэр гэрлийг асааж өгнө гэдэг тэр нэгэн байсан. Тэр бурхан байсан. Тэгээ өнөөдөр хүн төрлөختөнд өөрийгөө таниулсаар, бас илчилсээр, ажилласаар байгаа нэгэн юм аа.
Тэгээд Иохны ишлэлээр тэгж хүртэл асуудаг. Та нар ирэх ёстой Месиа юм уу? Тэгж хүндлэгддэг байсан нэг юм баггүй. Тэгээд тэр юу гэж хэлсэн бэ гэхээр хүн бүрийг гэрэлтүүлдэг жинхэнэ гэрэл ертөнц рүү ирж байна гэж хэлсэн баггүй. Энэ хэний тухай хэлж байгаа гэхээр Есүсийн тухай хэлж байгаа. Эзэн Есүсийн тухай. За цаашаа бүгдээ Иохан номын 8 дугаар бүлгийн 12-оос харах юм бол энд эзэн Есүс Христ одоо өөрөө хэлж байгаа. Тэгээд Есүс тэдэнд дахин ертөнцийн гэрэл бол би байгаа юм аа. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй харин амийн гэрэлтэй болно гэж хэлсэн. Хардаа тэгээд Есүс тэдэнд дахин өмнөх иш үзүүлгүүд байсан байх, олон юмнууд байсан байх, бас эзэн өөрөө ч хэлж ирсэн байх тий. Тэгээд тэр дахиад одоо ингэ баталгаажуулж штэ энэ гэрлийн тухай. Гэрлийн энэ гэрэл ямар үнцэнтэй, ямар чухал юм бэ гэдгийг бид нарт ойлгуулах гал гэсэн. ертөнцийн гэрэл бол би байгаа юм а гэсэн байна. Бид нар ертөнцийн гэрлийг юу гэж бодож байгаа вэ? Нар гэж бодож байгаа шүү дээ, тийм үү? Нар шүү дээ, зүг шүү дээ. За хажуугаар маах нэг од сар мар гэл ингээл юмнууд байгаа. Өнөөдөр энэ газрын гэрэл юу вэ? Чийдэн байна. Харин Христ итгэл дотор юу ч хэлсэн бэхээр ертөнцийн гэрэл бол би байгаа маа гэж эзэн өөрөө тунхагласан юм аа. Тэгээ тэр гэрлийн тухай тайлбарлаж хэлэхдээ юу гэсэн бэхээр харин амийн гэрэл ингэж байгаа. ертөнцийн гэрэл бол би байгаа юм аа. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй харин амийн гэрэлтэй болно гэсэн. Яавал гэж чинь дагуул гэсэн байгаа байхгүй. Есүсийг дагуул яана гэсэн бэ? Амийн гэрэлтэй болно гэж хэлсэн байна. Нөгөө мөнх амийн тухай ярьж байгаа гэсэн. Ирээдүйд ирэх гэрлийн тухай ярьж байгаа гэсэн. Нөгөө тамтай галаас тусгаарлагдах тухай ярьж байгаа гэсэн үг байхгүй. Амен. Тэгэхээр өнөөдөр эзэн Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн ийм утга учиртай буюу чухал үйл явдал юм. Тийм учраас бидний амьдралд итгэл, найдвар нь хамт байх учиртай юм. Итгэл, найдвар. За би яагаад ингэж хэлж байна гэхээр бид нар яг итгэждэг л дээ. Итгэжингүүд ингээд цаг хугацаа яваад байх тусам бид нар итгэл ингээд жоохон сулраалч юм уу те ингээл байдаг юм шиг. Тэгэхээр бидний итгэлийг илүү батжуулдаг зүйл нь найдвар байхгүй юу? Найдлага. Нэгсэндээ Есүс энэ дэлхий дээр ирснээрээ бидний амьдралд зорилгыг өгсөн байхгүй. Тэр ямар зорилгыг өгсөн бэхээр Бурхантай мөнхөд хамт байх зорилго. Түүгээр зогсохгүй энэ дэлхий дээр бид хэн нэгнийг дагалдуулах зорилго. Тэгээ түүн дотроо бидний амьдралд бүхий л ёроолыг тэр хамтд нь өгсөн байхгүй яг та нар. Амен. Гэтэл хүмүүс яадаг вөхөр зөвхөн ёроолийн төлөө амьдраад байдаг байхгүй. Ёроолийн төлөө ойлгож байна тий? Нэг сайхан амьдрчих юмс. Нэг элбэг дэлбэг байх юмс. Энэ муу юм ерөөсөө биш. Гэхдээ Бурхан энийг яасан бэхээр зөвхөн биднэрт өгцөн байхгүй юу? Өгцөн. Харин амьдралын гол зорилго юу гэхээр Бурхантай үргэлж хамт байх. Тэгээ түүн дотор дагалдагчдыг бий болгох зорилго байгаа. Амен. Дагалдагчдыг бий болгох зорилго. Тэгээ ингээ явж байгаад бид нар заримдаа нөө итгэл жоохоо алдарна. Тэгээд ирэнгүүт биднэрт одоо юу хэрэгтэй болдгоо гэхээр найдвар чухал. Бид нар найдваргүйгээр уршиг алхах ямар ч боломж байхгүй. Тэр та найдвараа бүх алдаараа гэж эзний нэрээр ятгахмаар байна хтэн. Тэр цагт иш үзүүлэгдсэн иш үзүүлэг энэ цагт биелээ болж өнөөдөр бидний амьдралд биелээ болж тэр илчлэгцээр байгаа юм аа. Тийм учраас бид нар нэм гаригвар эзний өргөөг зорж ирж байгаа. Нэм гаригвар бид нар түүнд магтаал үндэтгэл өргөлж түүний хүмүүстэй нөхөрлөгч Бурхны тэр үн цэнтэй оршихуйг тээж бид нар энэ газар ирж байгаа өрөөгцөн хүмүүс юм аах тунд. Хоёр дахь ойлголт нь юу гэлээ? Дахин ирэх гэсэн. Дахин ирэх. Тэгэхээр нөгөө Месиаг хүлээсээр байгаа хүлээлт өнөөдөр бидний дунд эзэн Есүс Христ дахин ирэх тэр хүлээлт байхгүй. Нэгсэндээ найдварын хүлээлт бидний дунд байдаг гэсэн. Бид нар энэ зүйлийг бүү мартаар. Бурхан туулсан цагта одоо энэ зүйлийг өөрөө ирж нэгсэнтэй шүүлт штэ дахин ирэлт гэдэг чинь те. Биднийг төгс болгоно. Бүр гүйцэд болгоно гэсэн. Бүр гүйцэд болгоно. Тэгээ энэ ирэлтийг бид нар заримдаа ингээ мартчихдаг хөөх. Христ итгэл бид нар яг өнөөдөр түүнд итгэх бас ирээдүйд ирэх тэр ирэлтэнд итгэх энэ хоёр тал байгаа хөөх. Хамгийн гол утга учир юус яг энэ хоёр дотор л явж байгаа.
Хэрэв бид нар тэр дахин ирэлтийг мартах юм бол хагас байна гэсэн. Хагас эвгүй те. Хагас ч те. Заримдаа бид нар чинь нэг мэдрэмжээрээ ч юм уу бурхан биднийг бас нэг юм шуун тунгаах нэг юм мэрэгэн ухаанаар өрөөцсөн шүү дээ ер нь те. Одоо юу гэдэг те. Тэгээ тэрүүгээрээ заримдаа бид нар юм дүгнэхээр жоо хагас уугүй юу гэдэг юу байдаг те. Тэгэхээр бид нар яг энэ хоёр зүйлийг ойлгох хэрэгтэй. Ирэлт, дахин ирэлт. Хэрвээ бидний амьдралд түүнийг дахин ирэх найдвар байвал өнөөдрийн амьдрал илүү утга учиртай байх болно ах тунд. Өнөөдөр бид нар юу хийж байгаагаа ойлгох болно ах тунд. Амен. Тэр Христ итгэгч нарын дунд заримдаа бид нар энийг нэг умартцсан явж байгаа юм шиг байдаг. Дахин ирэх тэршүүлт. Эзэн энэ дэлхий дээр дахин ирнэ гэж. Тэгэхээр бидний энэ хүлээлт, нэг өснөө энэ хүлээлт буюу найдвар явж штэ ер нь бол тийм найдвар. Тэгэхээр бидний энэ зүйл бол ерөөсөө нөгөө нэг юм унтаа зүйл ерөөсөө биш байхгүй. Унтаа ерөөсөө биш. Маш идэвхтэй. Өдрөө идэвхтэй гэж хэлэх үү? Идэвхтэй. Бидний найдвар бол идэвхтэй шүү. Унтуулчихвал юм бол тэгэл эвгүүтнэ. Идэвхтэй. Яагаад идэвхтэй вэ гэхээр бид нар тэгээ Ром номын 3:11-ээс харах юм бол энд ингэж байгаа. Аврал бидэнд анх итгэснээс өөр ойрхон болсон гэдэг тухай илэрхийлэл хэлж байгаа. За бид нар одоо энэ Библийн энэ үг бол 2000 жилийн өмнөх тухай ойлголт явж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө 700 гаруй жил те. Тэгэхээр магадгүй бид нар нэг 2700 жилээр аврал руу дахин ирэлт рүү ойрцсон гэсэн үг байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр өнөө маргаашгүй л ирэх гээд байна. Библиэлд тэгж хэлсэн шүү дээ те. Ирэлтийг таны мдээгүй цагт ирнэ гэж. Бүр муухайгаар хэлэхдээ хулгайч мэд ирнэ гэсэн үг. Хэрэг тэхгүй бол хүмүүс ч нөө залтаа учраас Бурхныг бас залдах гэж үзэн шүү дээ. Тийм учраас хамгийн найдвартай аргыг хийж өгсөн байгаа байхгүй. Юу гэхээр хизээч мэддэхгүйгээр ирнэ. Хэрвээ та жинхнээсээ итгэдэг хүн бол яг тэр сэтгэлдээ тэр найдварыг тэгээд амьдрсаар байх болно гэж. Амен. Тэгэхээр Бурхан өнөөдөр хүн төрлөختний амьдралд энэ л зорилгыг өгсөн. Юу? Нэгдүгээр бид нар тэр мөнх амийн зорилго буюу эзэн дахин ирэх тэр зорилго буюу найдвар. Тэгээ тэр бидний зүгээр нэг ийм дотор хайчаагүй байхгүй. Бид нар Бурханд итгэснээр яаж байгаа бидний амьдрал тэр зорилго, тэмүүлэл, утга учрууд бий болдог. Тэгээ тэр зүйлүүдийг хүртэл хэрэгжүүлж амьдарч нөө ерөөдөө авч амьдрах хүртлийн найдвар чухал байгаа байхгүй яг тэр. Хэрвээ бид нар англи хэл сурна гэдэг найдвар байх бол англи хэл сурахгүй байхгүй юу? Ойлгож байна уу те? Хэрвээ би тэр нэгэн хүн болно гэдэг найдвар байхгүй бол бидний амьдрал тэр зүйл рүү явах боломж байхгүй байхгүй. Тийм сул дорой. Бид нар ухрна, нурна, унна. Тэр энэ мөнхийн зорилгын найдвар дотор бусад бүх зүйл хамтдаа ажиллаж байгааг бид нар эндээс харах боломж байгаа юм аа гэдэг. Амен. Тийм учраас эзэн өнөөдрийн үгэн дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр харанхуйд сүгч ард түмэн их гэрлийг үзвэ. Үхлийн сүудэрт нутагт суугчдын дээр гэрэл тусваа гэсэн баг. Ямар том найдвар. Энэ гэрэл гэдэг бол Христ амьдралаа зориулахаар итгэсэн хүмүүсийн түүгээр зогсгоо хүн төрлөختийн амьдралын найдвар юм. Найдвар. Тэр өнөөдөр бид нар яг л энэ найдварыг иргэн санаж, энэ найдварыг иргэн дурсаж, өнөөдөр миний амьдрал дах найдвар яриа тасарсан байгаа юм биш үстэй гэж. Нэг өсөндөө эзэн Есүс нөө түрүү хэлсэнтэй 100% хүн 100% бурхан гэж түүнийг үзэж байгаа. Тэгэхээр өнөөдөр Есүс ч гэсэн бидний амьдрал дах зовлонт үеүүдийг мэдж байгаа гэсэн үг. Бурхан ч гэсэн бидний амьдрал дах зүрхний шаналлуудыг мэдж байгаа юм аах та. Бурхан ч гэсэн бидний амьдрал туулаад явж байгаа тэр хэцүү нөхцөл байдлуудыг ч ойлгож байгаа. Түүгээр зогсохгүй бидний амьдрал дах баяр жаргалтай мөчийгч, уран зоригтой мөчийгч, итгэл найдвартай байгаа үйл явцыг ч мэдж байгаа тэр л бурхан юм аах та.
Амен. Эзэн бидний амьдралд үнэхээр зүрх сэтгэл минь тэр амар тайвныг тунхагладаг юм аа. Тэр бидний зовлонг ойлгож тэгээ тэр бас биднийг намайг дагаараа гэж байгаа боловч нөгөө талаасаа тэр биднийг дагаж явж байгаа маа. Дагаа явж байгаа гэсэн. Тэ сонио би чамайг мэдж байгаа шүү. Чамтай би хамт байгаа гэдгийг эзэн биднийг дагаад өргөж хамт явж байгаа гэсэн. Иохан номын 8 дугаар бүлгийн 12 дээр хэлсэн ш намайг даг тэгвэл чи мөн хамттай байх болно гэж. Тэгээ тэр нь бүрэн гүйцэд биелж байгаа нь эзэн бид нартай хамт байдаг юм аа. Амен. Тэр мөн бүх харилцаан дээр эдгэрлийг бий болгож байгаа. Харилцаанууд дээр. Бурхантай харилцах харилцаа, хүнтэй харилцах харилцаа, эцэг эхтэйгээ харилцах харилцаа, үр хүүхдтэйгээ харилцах харилцаа, найз нөхдөдтэйгээ харилцах харилцаа, тэр байтугай нийгэмтэй ч харилцах харилцаан дээр эдгэрлийг эзэн бий болгож байгаа шүү. Түгээр зогсохгүй тэр бидний амьдралд чиг зорилгыг ч өгж байгаа. Тэр мөн бидний амьдралд найдвартай баталгаа болон өгч нэг өснө дахин ирэлт юм аа. Дахин ирэлт. Тэр найдвар гэдэг зүйл бол Бурханы амлалтан дээр тулгуурласан бат итгэл юм аа. Дахин хэлье. Бурханы амлалтан дээр тулгуурласан бат итгэл. Бат итгэл. Амьдралд ингээ заримдаа ганх үед байна л да. Одоо жишээл миний хувьд ингээд уул нэг Солонгост очиод нэг үйлчлэл хийх гэсэн чинь болж өгдөг. Ингээ найдвар тасрамаар байгаа байхгүй юу? Зас болол болчмоор байгаа байхгүй юу? Гэхдээ үргэлжил энэ дотор минь ингээд тэр нэг бат итгэлтэй найдвар ингээ явж идэх. Нэгс Бурхны амлалт байна шүү дээ. Мэдээж энэ Бурхан харилцаад бидний амьдралд ижлэгдсэн учраас бид нар зоригтой шийдвэрүүдэд хүрж байгаа шүү дээ. Зарим тохиолдолд ингээд нэг эрүүл хүн харахаар тэнэг юм шиг шийдвэрүүдийг Христ итгэж хүмүүс гаргадаг шүү дээ, тийм үү? Сонголтуудыг гэх юм. Яг үүндээ бид нарт нэм гараг бүр эзний өргөөрөө явж байгаа сонголтыг хүртэл хүмүүс харахтаа гайхдаг шүү дээ, тийм. Яг тэр газар чи яг юу болоод байна гэх тийм. Яваад ирэнгүүт нэг тийм нэг гавж гайгаад байгаа юм байхгүй тийм. Нэг хэдэн хүмүүс суугаад нэг урд нь нэг нөхөр гарч ираад нэг юм яриад байдаг. Гэхдээ энэ бол эзэн дотор ижлэгдсэн мэрэгэн ухаан юм аа танд. Ерөөд юм аа танд. Амен. Тэгэхээр юу гэж явахаар Бурхны амлалтан дээр тулгуурласан тэр бат итгэл бол бидний амьдрал дах найдвар юм. Тэгэхээр ах түнрээ амьдрал ямар байхаас үл шалтгаалаад бүдэр Бурхны амлалтанд итгэлээ өгцгөөе. Магадгүй таны амьдралд Бурхан амлалт өгөөгүй байж болно. Гэхдээ бид нар гарцаагүй нэг мэдэх ёстой амлалт юу гэхээр тэр мөнхийн тамаас Бурхантай мөнхөд амьдрах амлалтыг хүн бүрд өгсөн шүү. Энэ амлалтыг ойлгож энэ дээр суурлаж бид нар түүнээс асуух аваас бидний амьдрал тэр илчлэгдэх болно. Тэгвэл бид нар яаж энд хүрэх вэ гэдэг юм ойлголт байж болох юм. Би зүгээр энгийн нэг хэдэн зүйлийг хэлж өгöd тэгээд хамтдаа залбирцгаая. Бид нар зүрхээ бэлтэх хэрэгтэй. Бидний зүрх бэлэн үү, нээлттэй юу гэж. Илчлэл ном дээр хэлсэн шүү дээ. Би чиний үүдийг зүрхний чин хаалгыг зохисож байна. Хэрвээ чи зүрхээ нээвэл би чамтай ороод хамтдаа оройн хоол идмээр байна гэж. За магадгүй өдрийн хоол, өглөөний хоолч байсан ч болно зөө. Чамтай хоолмоор байна гэсэн. Тэр бидний зүрх үргэлж Бурхны үгэнд нээлттэй байгаас. Юу гэсэндээ Бурханд итгэлээ өгөөс. Библийн үг бол алдаа мадаггүй гэдэгт та итгэхээс хүлээж яваас. Утга учир болгоосоо гэж эзний нэрээр ятгах байна хтанд. Тэр энэ зүрх бэлтгэл дотор бидний амьдралд юу явж байгаа вэ? Уучлал явж байгаа. Уучлал. Бид хэн нэгнийг уучлахгүйгээр эзний үгийг хүлээж авах хэцүү. Тэгэхээр бид энэ уучлал гэдэг зүйлийг үргэлжил сэтгэлдээ тээж яваар. Магадгүй бид нар яг энэ амьдралынхаа сонголтуудыг тэр Бурхны хүсэж байгаа зүйл дотор байлгаар нэг өсөндөө Бурхны хүсээгүй зүйлээс ангид амьдраарай гэсэн санаа. Тэгээ би ингээд шашинлагаар ярих юм бол нүглээс ангид байгаарай гэж.
Нэгсэндээ нүглээс татгалзаараа гэсэн санаа. Бурхны хүсэл дотор амьдрах. Мөн залбиралдаа анхаарч Бурхантай гүн гүнзгий харилцаатай болох ах та нар. Бид нар үнэхээр залбиралдаа анхаарч өнөөдөр бидний яг итгэгч хүнийхээ хувьд миний яг энэ залбирлын амьдрал минь ямар байна вэ гэж. Би яг хизээ хаан залбираад байна гэж. Яг миний амьдралд Бурханд тийг зориулсан цаг байна уу гэж. Эсвэл хаа нэг хэрэг болохоор л за Бурханд залбирая та гэж гинэ. Гүнзгий харилцаа. Бурхан доторх гүнзгий харилцаа. Залбирал. Энэ үнэхээр онцгой цаг шиг байна. Энэ дотор бид нар ялалтуудыг, энэ дотор бид нар илчлэлтүүдийг, энэ дотор бид нар үнэхээр Бурханд итгэх тэр итгэлийг илүү гүнзгийгээр авах боломжтой шүү байна. Амен. Ягдвал тэр бидэнтэй харилцааг аль хэзээ эрхчлэн дотор өгсөн юм аах та нар. Мөн бид нар гэрлээ асаацгаая. Гэрэл бид нар юугаар хамгийн тод одоо илэрхийлэгдэг вэ гэхээр тий бусдад хайрыг түгэх 12 сар ч одоо хайрын сар шүү дээ та нараа. Хайрыг түгэх тий мөн инэрлийг үзүүлэх тий мөн бусдад бид нар тий тусламж үзүүлэх энэ зүйлүүдээр дамжуул маш тодорхой бидний гэрэл асж байгаа нийгэмд харагддаг гинэ хэн нэгэнд. За болио л да хэдүүлээ нийгэм гэж том ярихаа болио. Ядч гэрэл дотор эхнэр нөхөр хүүхэд аав ээж ах дүү тэгээ зөксөхгүй бүх зүйл дээр талархлаа өргөх зүрх сэтгэлтэй амьдрцгаая. Бүгд хамтдаа залбирая. Халелуя эзэн. Эзэн минь тандаа талархъя. Та өөрийн чуулганыг зөвшөөрж өнөөдөр та өөрийн чуулганд өөрийн хүмүүсийг дуудаж бидний зүрхэнд та итгэлээр дамжуулж гэрлийг асааж байгаагийн төлөө танд талархъя. Их эзэн минь бид үнэхээр энэ найдвар дотор уршаа алхдаг хэн нэгэн байх туслаач. Найдвар хизээч тасардаггүй гэдгийг та бидэнд илүү ойлгуулж өдрөөс өдөрт та биднийг хөтөлж өгөөч гэж танаасаа гуйж байна. Их эзэн бид үнэхээр энэ өдрүүдэд таныг дурсан санж үнэхээр энэ адвент хэмээх энэ утга учиртай баярыг ойлгож зүгээр биднийг баярлан цэнгэх биш. Харин таны авралыг санаж бидний зүрхэнд Христ байна уу гэж тунгааж түүний дахин ирэх тэр баяртай мөчийг найдвар дотор хүлээж энэ л гэрэл дотор би өөртөө гэр бүлдээ сүм чуулгандаа найз нөхөд нийгмийнхаа дунд таныг тэн алхах тэр л танаар өрөөгцсөн нэгэн байхад туслаач. Есүсээ тэгээ бүх алдрыг танд өргөн эзэн Есүсийнхаа нэрээр залбирч байна. Амен. За